болохоор Англи айлтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр би нэвтрүүлэгтээ их олон төрлийн бус байгууллагын удирдлагад нь ажилладаг боловч өөрийгөө зөвхөн эрх зүйч гэж тодорхойлж өөрөөр хэлэх юм бол титрээ тэгж бичүүлсэн Төмөр Баатрын Хас Баатрыг ураад байна. Тэгэхээр таны оролцсон нэвтрүүлгүүд их нэлээд олон телевизүүдээр явж байна л да. Ер нь энэ 4 жилд улсын хурлын гишүүн юм уу эсвэл нэг том олонний анхаарал хандсан анхаарлын төвд баянга байдаг байгууллагын даргаыг удирдах хүмүүртлөө та хамгийн олон удаа бараг хэвлэлийн баг хурал хийлгэж янз бүрийн асуудлаар ярьсан хүмүүсийн нэг баха. За орой минь төргий. За. Яг асуудлууд нийгэм бол өөрөө бидэрт ийм боломжийг 1992 онд тэр үндсэн хуулиа батлаад нөгөө талаараа 90 онд харжилсан эрх чөлөөний одоо өөрчлөлтөө хийгээд нийгэм эдийн засгийн томоохон ийм өөрчлөлтийг хийж байна. Одоо энэ дунд бол бас бид нар олон замыг дуулаад альва асуудлууд нь бас зарим нэг талаас ойлгохдохгүй. За нөгөө талаасаа бас энийг ойлгохдохгүй байгаа асуудлыг улам одоо говьлох энэ төр асуудлууд их байна л да. Тийм учраас яг хуу бид нар чинь нээлттэй үед бол илүү үзэл бодлоо илэрхийлэх нөгөө талаараа зөв талын мэдээллийг хүмүүст хүргэх аюул чухал байна. Яг хөө тийм учраас одоо нийгэм идэвх гэдэг юм да залуу хүний хувьд тэр утгаагаа санаа байгаа болов гэж бодож байна. Би төрийн бас байгууллагуудыг санамсаргууд өрдөг юм аа. Их олон төрийн бас байгууллагууд байна. Тэгээд би 2 төрийн бас байгууллагыг онцолж авч энэ дээр ярьд юм уу гэж бодсон. Нэг нь бол одоо Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол Японы бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч гэж явж байна тийм ээ. Тэгээд одоо саяхан бас юу яриад байна шүү дээ. Японтой эдийн засгийн түншлэлийн ижбүрэн түншлэлийн гэдэг байгаа үстэй тий. Түншлэлийн гэрээ. Тэгэхээр тэр талаар бол бас их олон мэдээлэл өгч ярилцлаганд орж байхаж хараад нэг л юмыг асуух гэсэн. За Япон руу бараа бүтээгдэхүүнээ гаргах бизнесийн өргөн боломжийн тухай ярихнуудаа байн тэн дотор өөрсдөө бэлтгэх гэдэг үгийг хэлээд байгаа байхгүй юу? Юунд бэлтгэх ёстой юм? Тэр Япон стандарт юм уу? Тэг яаж бэлтгэх юм бид нар? Эсгээ тавчга хийдэг манай стандарт байж л байгаа шүү дээ. Тэг энэ яагаад чухал юм? Ер нь яг бидэрт бол боломж бол байна. Энэ боломжоо ашиглаад харин бид энэ өндөр хөгжилтэй хоронтой юм эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулад авчлаа. Энэ бол сайн зүйл. Яг тэгэхээр Япон улс чи өөрөө нэг 14 улстай л энэ эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан байдаг байхгүй юу? 14 хүн үү? Тий. Тэгэхээр бид энэний нэг нь болж байгаад их чухал ач холбогдол өгөх ёстой. За хоёрдугаар том ач холбогдол нь бол ер нь Японы зах зээл нийлүүлэгч чанар стандартыг хангасан нөхцөл дэлхийн одоо өндөр хөгжилтэй нөгөө өндөр одоо өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах чадвар бүхий тэр зах зээлд нийлүүлэх одоо өөрснийхөө стандартыг бий болгож байгаа. Гэвч нөгөө талаараа ер нь бид дэлхийн одоо энэ өндөр одоо хэрэглээтэй өртөг бүхий хэрэглээтэй улсуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд бидэнд одоо үйлдвэрлэлийн нарийн технологи чухал. Яг хуучин одоо бидний коммунизмын үе гэж ярьдаг. Одоо тэр үед одоо бий болгосон аж үйлдвэрийн энэ дэд үтс бол төдийлөн олон улсад өрсөлдөх чадваргүй. Тий. Тэр сэтгэлгээ байгаад байна. Сэтгэлгээний тухай ярьж байна. Сэтгэлгээ яриад байна. Тийм учраас бид нар энэ сэтгэлгээгээ задлаад илүү одоо барууны гэдэг юм өндөр хөгжилтэй орнуудад технологиг авах, оруулж ирэх. Энд бол хамгийн чухал асуудал бол технологи худалдаж явна гэдэг бол маш үнэтэй асуудал. Тэгэхээр бид нар боломжуудыг хайх хэрэгтэй. Технологи бариад, мөнгө бариад ирэх ийм боломж бол энэ худалдааны гэрээ, чөлөөт худалдааны гэрээнд түншлэлийн эдийн засгийн түншлэлийн гэрээнд агуулгадж байгаа. За тийм байж. Та энэ худалдаа аж үйлдвэрийн танхимд дэргэдэх энэ Япон Монголын бизнесийн зөвлөлт одоо удирдах ажил хийж байгаа нь Японд боловсрол эзэмшсэн, Японтай нэлийн харилцаатай, бизнесийн харилцаатай ч байдагтай холбоотой. Тэгэхдээ энэ тухай би асууна. Гэхдээ би одоо нэг юм асуух гэсэн. Бид нар ер нь одоо яг ингээл бизнесийн харилцаа мэр эн чинь хүнээр л дамжин шүү дээ. Хүний харилцаагаар л дамжин шүү дээ, тий. Тэгээ та бол Япон хүнийг мэдэх баг. Ер нь нийт Монгол хүн Япон хүнийг хэр мэдэх юм? Ягаад гэвэл бид нар өнөөдөр Аюкогийн бичсэн зарим нэг имийг уншихаараа зарим нь зөвшөөрөл, зарим нь уурлал, энэ одоо ингэж үчдэг юм бэ гэхэд энэ өстой яг бид нарыг зөв харсан байна гэж ингэдэг. Японууд бид нарыг бол мэдж байна.
Монголд тэгээ бид нар Японуудыг ярихтаа хурцрал тэнгэрийн од тоолдог, дээшээ хараад хөвтчихдэг ч гэдэг нэг тийм л ярьдаг. Бид нар өөрсдөө энэ Японуудыг хэр мэдэж ойлгодог вэ? Японууд биднийг яаж бас ойлгодог бол? Тийм, энэ эдийн засгийн түншлэлийн гэрээнээс гадна ер нь энэ хоёр улс хэрвээ эдийн засгийн хийгээд одоо энэ олон улсын тавцанд хамтарч одоо энэ ажиллах нөхцөлд бол харилцан бие биенийг сайн мэдрэх энэ бол өндөр ачаал багталтай. За яг нь 1990-ад оноос хойш энэ улс төр эдийн засгийн одоо өөрчлөлтөд бол хамгийн ихээр одоо тусалсан одоо улс бол Япон улс. За энэ хүрээндээ ч гэсэн одоо энэ судалгаа хийдэг монголчуудын аж амьдрал, оюуны одоо чадамж, сэтгэлгээний цар хүрээ гэдэг олон юмыг бас давхар одоо бас сайн мэдэрж байгаа. За ер нь бол харьцангуй одоо энэ Японы одоо соёл, Японы одоо тэр үзэл санаа энтрийг бол одоо судалж байгаа гэх юм уу, мэдэрж байгаа хүн бол бас төдийлөн одоо олон тоонтой байхгүй байна. Бидний дунд. Яг нь ерөнхийдөө нэг соёлын төвшөнд за одоо нэг талаараа одоо тусламж тийм ээ харилцан тусалцааны энэ хүрээнд байгаад байгаа нь арай энэ талынхаа харилцааг одоо зузаатгах чадахгүй байгаа гэж ингэж ойлгодог. За ер нь бол бас нэг зүйлийг би бол энийг үндэсний олон нийтийн телевизээр бас гарч байгаагийн хувьд хэлмээр санагддаг. Зүгээр японочууд бол их найрсаг ард том юм шиг санагддаг. Ягаад тэгэхээр 1945 онд одоо Америкчууд Японд одоо хоёр ч одоо цөмийн одоо бомбог хаялаа шүү дээ. Гэтэл одоо энэ бол саяхны зүйл 1945 он гэдэг бол. Гэтэл бол Америкийн нэгдсэн улс, Япон хоёр бол энэ дэлхийн улс төр эдийн засгийн тавцан дээр бол маш сайн одоо нөхөрлөлийг бий болгож ажиллаж чадчихна шүү дээ. Тэгэхэд бол бид нар бол энэ нөгөө хоёр хөрштэйгээ харьцаж байгаа харилцаа нөгөө нэг хөршөө хит их давмгайлуулдаг, нөгөө хөршөө хит их одоо янз бүрийн одоо байдал руу энэ төр тий харддаг үнэлдэг энэ асуудлууд бол бид ер нь нийтлэг одоо тийм хүн төрлөختний энэ дэвшил, оюун санааны энэ хөгжлөлүүдийг бас жишиж харах. Ер нь бид жоохон ер нь хаана явж байгаа вэ? Бидний одоо бодол одоо жоохон хөө ямар хүрээнд байна энэ төргээд бодвол бас олон юм байж магадгүй гэж ингэж боддгийн. Тийм байна. Ер нь ч тийм шиг байгаа. Тэгээд бид нар чинь ийм л улс ерөөсөө л Монгол хүний зан тэрийг ингэж тайлбарлаж сурчлаа шүү дээ. Тэгвэл одоо өөртөө ч адилхан хэлийн чандад очиж тэр улс тэр үндэстний амьдралын философиг ойлгож өөрөөр хүлээж авч байгаа залуучууд олон болж байна л да. Та юу олж авсан? Мэдээж хүнд бол боловсрал мэдлэг чухал да. Гэхдээ яг мэдлэг боловсралаас гадна халиваа асуудлын одоо харах одоо тэр боломжийг одоо өөртөө хэрэг нээж чадсан бай. Альваг одоо тусгаж харж байгаа байдлаа. Хүний одоо яриа хэл тэгээд хүний одоо үг хэлэнд өөр давхар одоо ямар одоо зүйл агуулгадж иж гэдэг юм уу тийм үү. Тэгэхээр энэ дорны ард түмэн монголчууд ч бас тийм. Манай өвгдөөс бол их одоо ялангуяа одоо бид нар чинь бие хөдөө их он өвгдтэй хуучин өгшүүтэй их ярьж суух дуртай. Манай тэр өвгчүүдэд энэ чанар нь хадгалаастай байдгийг. Зүгээр харамсалтай одоо хотын тий гэдэг юм уу их юм их нийгэмсэн юмд нөгөө өөрийн тэр үндэсний онцлог гэдэг юм жоохон гээгдэх гэдэг. Ярьж ийн Чингис хаанаа магтж ийн болж ийна тэр бол байна. Гэхдээ нөгөө яг тэр дотоод сэтгэлгүйрийг өнгөсөн юм жоохон орхилдуулж ийн гэж хардаг. Тэгээ би зүгээр энийг бас л нөгөө японочууд гэж асуусан учраас японочууд бол их тийм үндэснийхээ улам боломжлыг сайдрах хамгаа одоо тээж ирсэн. Дээр нь орчин цагийн одоо энэ шинжлэх ухааны хөгжилд их өндөр төрсэн улс. Их сайн одоо энийг зохицуулж авч явдаг болов гэж ингэж боддог. Тэгэхээр тэндээс бол авах гээх хоноор л хандна л та. Хүн болгон л өөртөө нэг янз тэгээд одоо яг хэвдээ энэ хавтгай болсон дэлхий даяарчлагдж байгаа дэлхийд энэ тэр нэг юм бол заавал тийм тод томроо үлдэх ёсгүй ч гэж боддог хүмүүс байна. За энэ яг нэг асуудал юм. Гэхдээ энэний тухай бодлохыг хэлэх нь ерөөсө бид нэр яалтчгүй ийм өргөө харигцаанд орох гэж байгаа бол тэнд бас эдийн засгаа хөгжүүлэх өөрсдөө мөнгө олохын боломж байгаа юм бол бид энэ хүний харилцаа тэр хүмүүсийн амьдралын утга учирыг яаж ойлгодог тухай өнгийнхөөс л аргагүй болж байгаа. Ингэж ярьж байгаагийн учир бол та тэнд бизнес эрхэлд юм байна. Тэнд 10 гэртээ Тэмүүжин гэдэг хотгонтой юм байна. Амралтархуу газар юм аа да одоо манайхнаар бол тэгээд таны нэг ярийн дунд ярьж байна л да. Бид нар сайн нэг хятадаар яваад ирлээ. Шинжээний тэр чөлөөт худалдааны бүс гэдэгт очлоо. Тэнд зүгээр кофе шоп
байгуулж байгаа хүн бол хөрөнгө оруулагч гэж тэнд тоодсон юм байна. Ерөөсөө 10,000 юанаас эхэлж гин гэж шүү дээ. Тэгэхээр та бол Японд хөрөнгө оруулаад эхэлсэн хүн үү? Ийм боломж юу н хэр их байдгийг? Одоо бид бол жишээлбэл Улаанбаатарын төвд одоо хоолны газар нээх. Хүн багтайхан шиг одоо арай нэг сэрэг газар хоолны газар нээх хоёрын л асуудал шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө зах зээлийн багтаамжийн асуудал. Нөгөө тал хил хязгаарыг зүгээр ингээд харахгүйгээр үзэхэд бол тийм. Нөгөө талаар бол тэр хоёр цааны газар ижлэхэн үнэтэй бараг яг ижлэхэн хийсэн мөртлөө хотын төвд байгаа бараг нь илүү өндөр үнээр худалдаж аваад байгаа. Бас нэг тэдний чадамж. Тийм л юм хоёр л юм дээр тогтож байгаа. Тэгэхээр бол өөрөөр бол ер нь бол бид нар бол хөрөнгө оруулах гадагшаа хөрөнгө оруулалт хийж тэр зах зээл дээрээс одоо шангаар мөнгө авцарж өөрснийхөө улс орн руу эдийн засгийг хэлэх хэрэгтэй. Ер нь Монгол улс руу одоо бид хөрөнгө оруулалт татах гэж их яаж штэ. Уриалан дуудаж. Тэрнээс л ерөөсөө бүх амьдрал шалтгаалаад байгаа юм шиг л. Хөрөнгө оруулалт гэдэг бол нэг талаараа хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулсныхаа хэрээр илүү ашиг олно л гэсэн үг. Тийм. Ийм боломж юу н хэрэг гэдгийг. Одоо яагаад гэвэл шүү дээ таны энэ эрхэлж байгаа бизнес бол би зарим талаар бол за яхаа сонсоог байсан байхгүй юу? Европод бас нэг хідэн гэр байдаг тухай ярьж илгээсэн. Европын аль нэг улсад бас нэг томоохон хотод ноолорын дэлгүүд нээсэн тухай ярьж илгээсэн. За Америкт бол өөр гэсэн нэг тийм сүшрийн ресторан ажиллуулж байгаа монгол хүмүүсийн тухай сонсч илээсэн. Чухамдаа зориод Монголынхаа онцлогийг гаргаад ингээд явах нь таны тэнд боловсрол эзэмсэн илүү боломж байсан нь ер нь зүгээр л толгойд нь тийм сони санаа орж ирж идэг залуучууд байдаг шүү дээ. За Индия гэдэнгүүл тэр мэдээллийг өгдөг, болгодог, замын зааж өгөх тийм арга зам байна уу? Байна. Ер нь яг хуу энэ дэлхийд ч маш олон үндэстэн байна. Тэгээд Японууд нэг хэсэг Монголыг их сонирхсан л доо. Японы нийгэм өөрөө. Яагаад нэг хэсэг сонирхсан гэж одоо ер нь Японууд харж байхад энэ дэлхийн хүн төрөлхтнүүдийн улс орон болгоныг юм нэг үйлчлэлтэйгээр тэдний соёлоо суралцах, тэдэнтэй танилцах юм нэг мөчлөгүүд байх шиг байна. Одоо ялангуяа сүүлийн үед одоо Бирм, Мянмар гэж улсын тухай тэдний талаар одоо маш их мэдээлэл Японд цацагдаж байна шүү дээ. Тэгэхээр яг тийм үеийг бид бол бас жоохон алдсан байж магадгүй. Яг тэр үед бол манай сумочид бас сайн хичээсэн. Гэвч одоо манай эдийн засгийн одоо харилцаанд одоо гол үүрэгтэй манай бизнесменхэн жоохон хоцорсон байж магадгүй. Гэхдээ бидний хоцорслыг бол яаж нөхөх ёстой вэ гэхээр энэ эдийн засгийн түншлэнгээрээ хоёрдугаар манай үндэсний худалдаа ажилтнуудын танхимын энэ Монгол Японы бизнесийн зөвлөл бид нар гадаад руу хөрөнгө оруулаад илүү их мөнгийг эх орондоо татаж авчрах энэ болцоог нээж өгөх ёстой гэж ингэж ажиллаж байгаа. За энэ талаарх яриагаа би ингээд энэ бол нэг хэсэг нь байлаа. Дараагийн миний таны иргэний нийгэм буюу төрийн бас байгууллагад ажилдаг нэг ажлын талаар ярих гэсэн. Авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн гишүүн юм байна л та. Тэгээд одоо авилгатай тэмцэж байгаа бидний энэ үйл явцаа ер нь жоохон хажуугаас нь харж үзсэн болов уу гэж заримдаа бодогддог. Энэ дэлхийн улс орнуудын авилгатайгаа тэмцэж байгаа юмтай ер нь бид нэр хэр яадаг. Ерөөсөө авилгатай тэмцэх газар гэдэг нэг тэр нэг 2 или 3 давхар саарал байшин дотор байгаа хүмүүс даатгаад хайцсан юм уу? Эсвэл ерөөсөө хитрхи бүгд биенийг авилгач гэж нэрлээд л цолдоод байгаа нь ерөөсөө бид нэр ерөөсөө баг тэр байгууллагатай байгуулахгүй тэмцээд байгаа ч юм уу? Та олон нийтийн зөвлөлийн гишүүний хувьд энийг юу гэж харж байна? Олон нийтийн зөвлөлийн гишүүний хувьд бол энэ авилгатай тэмцэх газар байгуулагдаж үйл ажиллагаа эрхлээд Монголын нийгэмд байгаа энэ албан асуудлыг бас шийдэх гэж оролддог болсон. Энэ бол маш том дэвшил. За. Түүнтэй холбоотойгоор бид бол нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенцэд нэгдэж орсон. Тэгэхээр манай улсын одоо үндэсний хууль тогтоомжууд тэр олон улсын конвенцэд нийцэж явах ёстой. Энэ талаар бас ажиллаж байна. Ер нь бол яг миний хувьд энэ сүүлийн 7 жил авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлд улиран сонгогдож ажиллаж байгаа. Энэ хугацаанд бол авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаа бол харьцангуй одоо сайн ажиллаж байгаа гэж хэлж болно. Харин энэ байгууллагын одоо илүү чадамжийг дээшлүүлэх, илүү одоо нийгмийн одоо тал руу соён гэгэрүүлэх,
иргэдийн одоо авилгатай тэмцэх тэр хүсэл эрмэлзлийг одоо хөгжүүлэх тал дээр илүү ажиллах бас тэр дэмжлэг, төрийн дэмжлэг бас шаардлагатай байгаа гэдгийг хэлэх ёстой юм. Үүнтэй холбоотойгоор ер нь бол энэ үндэсний хууль тогтоомж гэдэг бол маш чухал. Саяхан одоо авилгатай тэмцэх одоо хуулийг, авилгын эсрэг хуулийг одоо бас өөрчлөх гэсэн орлогууд гарлаа л да. Тэгэхээр энэ бол өөрчилж болдгүй юм байхгүй. Гэвч бол энэ их хурлын хийх ажил биш. Энэ их хурлын дараагийн одоо их хурл илүү одоо боловсронгуй болгож одоо Монголд одоо авилгагүй болох, авилгыг одоо үзэн ядах, авилгын одоо нийтээрээ одоо эсэргүүцэх, энэ соён гэгэрүүлэх тал руу ажиллах ийм одоо том бодлогын асуудлыг шийдэх ёстой л гэж ингэж боддог. Та сая одоо үйл ажиллагаа явуулж байгаа их хурлыг оролдлоо гэж хэлсэн. Оролдож нэг үзээ тэгээд одоо ямар нэг олон нийтийн зөвлөлч гэдэг юм уу бас гадны хяналт байгаад байна шүү дээ. Тэрний үндсэн дээр болсон гэж үзэж болох юм уу? Манай олон нийтийн зөвлөл бол энэ асуудлыг бас тавьсан. Олон нийтэд одоо бидэнд бол боломж бол олон нийттэйгээ харьцах боломж байгаа учраас олон нийттэй хүргэсэн. Энэ авилгын эсрэг хуулийг бол өөрчлөх болоогүй. Чадамжийг бид бүрэн ашиглаж чадахгүй байгаа шүү. Илүү одоо боловсронгуй болох талаар нь ажиллах ёстой. Тэгэхээс бол ер нь бол нэг дарга цэргийг одоо солих хүрээнд тийм ээ эрх ашигт нь одоо хэсэг бүлэг хүн ч гэдэг юм улс төрчдөд одоо хамаатуулан одоо тэр хуулийг зөвхөн одоо тэр удирдлагатай холбоотойгоор өөрчлөх гэж байгаа тэр явцуу үйлдэл бол буруу байсан. За ер нь бол одоо манайд нэг иймэрхүү асуудал нэлээд газар авж байна. Авилгатай тэмцэх газрын даргаыг одоо томилох хугацаа аль хэдийн өнгөрчөөд байна. Бид нар одоо муу зуршлуу хит их авдаж байна. Эрүүл мэндийн сайдыг томилоогүй хэдчнээ удаж байна. Энэ эрүүл мэндийн салбар ямар их торойтолд орж байна. Тэгэхээр бидний хамгийн том асуудлыг тээж байгаа авилгатай тэмцэх газрын даргаыг томилохгүй байх энэ эрх ашиг ер нь хүнд үйлчилж байгаа вэ гэдгийг бас л ярих хэрэгтэй, бид бодох хэрэгтэй. Би зарим нэг хүмүүсийн ярихыг сонсч байсан л да. Одоо энэ авилгатай тэмцэх нь Монгол улсын хууль эрх зүйн одоо орчин нь ерөөс авилгатай тэмцэхэд биш. Зүгээр тэр авилгатай тэмцэх газрын байгууллагын нэг тийм дүрм журамтай илүү ойрхон гэчихэд байгаа байхгүй юу. Тэгээд тэр гаднаас нь бол тэр дүрм журмыг өөрчилж болж идэг нь улс төрчдөд ирэх нь байна. Энэ миний би тэгж ойлгосон хүмүүсийн ярианаас. Энэ зөв та санал зүрх үү? Авилгын эсрэг хуулинд бас хэд хэдэн одоо сайжруулж боловсронгуй болгох заалтууд бий. Ялангуяа би олон нийтийн зөвлөлийн гишүүний хувьд бол олон нийтийн зөвлөлийн одоо эрх үүргийг илүү боловсронгуй тодорхой болгож өгөх хэрэгтэй. Жишээлбэл Гонконгийн авилгын эсрэг хуулинд бол тэр олон нийтийн зөвлөлийн чадамж маш их өндөр. Альва одоо хүний эрх зөрчигдөх асуудал энтертэй. Мөрдөн байцаах хэрэг одоо бүртгэх энэ бүх асуудлуудад бол олон нийтийн зөвлөл шууд оролцоотой байгаа юм. Тэгэхээр энд бол ялангуяа одоо бид хүний эрхийн талаас нь ярьж шүү дээ. Зөрчигдөхгүй байх талаас. Тэгээс авилгатай тэмцэх ялангуяа энэ авилгыг чинь тээж байгаа хүмүүс бол энэ авилгыг бий болгож байгаа хүмүүс бол улс төрчид байгаа. Эрх мэдэлтэй хүмүүс л байдаг шүү дээ. Тийм учраас бид бол авилгын эсрэг хуулиар нийт ард түмэнтэйгээ тэмцээгүй. Зөвхөн эрх мэдэлтэнгүүтээ тэмцэж байгаа. Тийм учраас ер нь бол авилгын эсрэг хуулийг бол засаг сайжруулах юм бий. Юм байгаа боловч ерөнхийдөө бол яг болно гэж үзэж байгаа юм байна тийм үү. За тэгвэл өнөөдрийн бидний авилгатайгаа тэмцэж байгаа байдлыг одоо авилга дүрцсэн гэж яригдаалгаа мөртлөөсөө алдан тушаалаа хашаад л яваад байгаа. Тэгээд тэр нь яасан ч мэддэхгүй ингээд болоод байгаа нэг байдал байгаа шүү дээ Монголын. Энийг ер нь олон улсын манай өнөөдрийн авилгатай тэмцэж байгаа байдалтай ажиглаж, дүгнэлт гаргаж, дүн шинжилгээ хийсэн шинжээч энтрүүд юм хэлж байгаа юм уу? Тэдний дүгнэлт чухам ямар байд юм бэ? Ялангуяа томоохон одоо улс төрчид бол энэ дээр бол их имзгэлдэг. Манай юу? Тий. Яагаад вэ гэхээр бид бол олон улсын конвенцэд нэгдэж орсон учраас үндэснийхээ хууль тогтоомжуудыг энэ олон улсын конвенцэд нэгтгэх ёстой. Нийцүүлэх ёстой. Харамсалтай нь энэ байдал удаашралтай байгаа явдал бол шийдвэр гаргагчдын төвшөнд удаашралтай байгаа. Энийг бол онцлон тэмдэглэх, хойшид энэ дээр маш их анхаарлыг нийгмийн зүгээс, нийтийн зүгээс одоо анхааруулах хандлагатай, шаардлагатай гэж үздэг. Гэхдээ анхаараад яах юм? Анхаарал хийн шүү дээ. Тэгэл би хүртэл ярил сууж ш. Тэгээд яах юм? Энд чинь нэг тийм тулгадаг, шахдаг тийм ээ. Одоо булан чахна гэж ярьдаг шүү дээ. Тэрлүү нь явуулдаг юм байхгүй зүгээр л нэг хідэн хэвлэл мэдээлэлээр ярих нь ярьдаг, хэвлэлийн баг өсрээд хэвлэлийн баг хурал хийх нь хийдэг. Тэгэл үйл явдал хിവэрэ үргэлжлээл ахах яах юм?
Ялангуяа одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд би бол энэ чиг одоо ийм тодорхой асуудлаар анх удаа тантай ярилцлага хийж байна олон нийтийн зөвлөлийн гишүүний хувьд. Ер нь бол бид олон удаа ханддаг хэвлэл мэдээллийн ихэнх одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол томоохон одоо улс төрчид одоо тэдний одоо эрх ашигтай нийцдэг ийм санхүүжүүлж тийм хүмүүст байгаа учраас бидний хийж байгаа мэдээлэл аливаа асуудалд хандаж байгаа асуудлуудыг төдийлөн одоо бас зэфирийн цагтаа оруулахгүй байх, боомлох энэ төр үзэгдлүүд байдаг. Ер нь бол хилдэг, маш их хилдэг. Харамсалтай нь яг тэр хэс хилж байгаа хэсгийг таслаад агуулгын жоохон холдуулаад энэ төр нэвтрүүлж байгаа байдал бол ажиглагддгийг хэлэх ёстой. Тэгэхээр өнөөдөр бас энэ талаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн одоо хамт олон асууж бас ингэж нээлттэй шууд ярилцж байгааг баярлж байна. Нэг хүн ингэж хэлсэн юм надад. Ерөөсөн Монголд өнөөдөр болоод байгаа бүх юмыг ганцхан өгүүлбэрээр л тэрийг л нэг өгүүлбэр хэлээд энийг л дагчих юм бол бүх юм алга болно гэсэн байхгүй. Тэр нь хууль мөрдөх, хуулийн дор амьдрах гэж байгаа байхгүй. Харамсалтай нь энийг ерөөсөө хэрэгжүүлэх байдгаа дагаж мөрдөхийн тухай ойлгохгүй. Тэгэхээр хууль мөрдөх, хуулийн дор амьдрах гэдгийг яагаад монголчууд бид нэр ингээд нэг тийм хил давангуудаа бүр чандлан сагдаг болчихно. Яагаад? Энийг та юу гэж боддог вэ? Тэгвэл монгол хэлний энэ сайхан өв сан бол их алдагддаг. Бас зарим нэг юмыг тодорхой илэрхийлэх юм энэ хүчгүүдүүлж байгаа юм бас байна. Ер нь хуулийн дор амьдрах гэдэг үг бас тийм зохимжтой үг биш ч байж магадгүй. За яагаад? Ёс суртахууны дор бид амьдрах ёстой л доо. Тийм. Тэгэхээр энэ манад энэ ёс суртахууны хэм хэмжээний асуудлыг бас ярих ёстой. За хууль бол сайн муу хууль байж болно. Муу хуулийн дор бид бас амьдарч үзсэн. Тийм. Муу хуульд бид захирагдаж, эрхэм боомлуулж тийм үзсэн шүү дээ. Тийм учраас хууль гэдэг бол сайн хууль бол сайн. Гэхдээ сайн хууль байгааг хэн тэнд хяналт тавих ёстой вэ? Сайн хууль гаргаж байгааг хэн хянаж явах ёстой вэ гэж. Сая манай томоохон одоо манай улс үндэстний аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой энэ сонгуулийн хуулийг энэ оны өмнө батлахтаа бүхэл бүтэн зүйл залтыг энэ төр мартаж энэ төр баталж байгаа явдал бол муу хууль хийж байгаагийн жишээ. Тэгэхээр энэ дээр бол бас энэ одоо хууль боловсруулах шатанд ажилласан, хянсан, байнгын хороод улс их хурлд хариуцлага хүлээхгүйгээр дахин өөрчилж чадчих шүү дээ. Тэгэхээр ер нь бол бид нар тийм хариуцлагын асуудал, ёс зүйн асуудал. Энэ ер нь ёс зүйн хэм хэмжээ гэдэг бол одоо хэмжээг алдаж гин гэж ингэж би залуу хүний хувьд зарим нэг ах нарыгаа шүүмжилт ханддаг. Ах нар гэд хэлчихэр би бол зүгээр нэг хилээд өнгөрөх юм болчих юм биш байгаа гэж бодоод зарим нэг хүмүүсээ энэ төр гэж хэлвэл арай хадуу сонсогдно. Ингээд байна штэ. Өөрийн чинь ингээл нэг оролдлогууд байна штэ. Ингээл сая миний хэлсэн төрийн бас байгууллагуудын шугамар ерөөсөө одоо тэр нөгөө ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо гээл өөрийнхөө удирдлагын зүг хэлээл ингээл яваад байгаа гэж чинь би ингээл заримдаа харж байхдаа заавал энд одоо ер нь яагаад ингэж байгаа юм бол за яг та бол одоо бол би хариултыг чи мэдэж байна. Энэ бол ёс зүй. Энэ ёс суртахуунтай байхын тухай ярьж байна. Гэхдээ та ингэж явахдаа ганцаарддаггүй. Үгүй шүү. Тий. Ер нь зарим нэг тэмцэл бол бас их хэцүү байдаг. Жишээл 4 жилийн өмнө одоо зарим хүн чи яагаад ингэж исэн ингэвэ? Ийм асуудлыг чи яагаад одоо тавьбай? Эн чин одоо нийтлэг одоо намын эрх ашигт нөлөөлж иш үдэр гэж исэн. Одоо өнөөдөр уулзахад чиний одоо тэр 4 жилийн хэлж исэн өмнө хэлж исэн үг чинь зөв байжээ гэж. Чиний 4 жилийн өмнө хэлж исэн тэр одоо бодол тэр одоо тэмцэл чинь хүнийг одоо ойм сэтүүлэхэд хүртэл хүргэлээ шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр би бас яг үдэ хүмүүст бас нэг тийм оч бас тэмцэлж болдог, үгээ хэлж болдог, илэрхийлж болдог тийм туг нь байсан болоо гэж хэлэхэд нь баярлсан. Би ягаад ингэж асуусан гэхдээ зэрэг ингээд хэлээд за мэдээж хэрэг залуучууд үгээ хэлж эсэргүүцлээ илэрхийлэх янз бүрийн арга хэрэгжилж байгаа. Гэхдээ яг ингээд дэжтэй гэдгийг ойлгосон мөртлөө дуугаа яваад байгаа нь 3 хүний хоёр л байгаа байхгүй юу? Ойлгоод байгаа мөртлөөсөө. Тэгэхээр энэ ялангуяа нам улс төр дагсан залуучууд тэгэл
дотроо өөрөө өөртөөгөө тэрсэлдсэн мөртлөөсөө тэгэл олон хайг дагаад байгаагийн энэ учир шалтгаан. Энэ хизээнээс юм болчихв. Харин тийм. Ер нь бас нэг санаа зовоох асуудал шүү дээ. Нийтээр. Зарим нэг манай намын одоо хамт явж исэн бас нэг мэдих ингээ хүмүүс хэлж юм л да. Гэхдээ ингээл олон жил явчаад манийга мартчих юм аа гэдэг. Тэгэхээр энд бол нэг мартах санахын асуудал биш. Үзэл санаагаа хэрд хаа хүртэл тээж явж байгаа гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр ер нь бол энэ урт Монголын энэ ардчил энэ чөлөөт эдийн засгийн туулах урт замыг хэн үзэл санаанд үнэж үлдэж ин тэр нь л давж гарах болов гэж би боддог. Ер нь энэ хүмүүсээс ер нь бас цөөрж байна. Энэ асар их одоо баялаг бол бас хүнийг хөвддөг юм байна гэж ингэж харж шүү дээ, тийм ээ. Би энэ залуучууд ойлгоод байгаа мөртлөөсөө үгээ хэлэхгүй байгаа тухай асуугаад идэх учир юу гэвэл өнөөдөр их тийм сонин давалгаа явж байна л да. Ялангуяа одоо та бүхэн сонгуулийн өмнөхий ярьж байгаа болохоор зарим нэг нь бол ерөөсөө одоо боли. Яа, ерөөсөө л залуу хүний дэмжигээд ингээд бүр ямар ч байдлыг харахгүйгээр ганцхан тэр биологийн залуу насыг ярьж байна. Гэтэл улс төрчийн нас гэж бас байдаг. Энэ хоёрын хооронд харилцан хамаарал хийгээд чухам ямар байх талаар таны үзэл бодлыг сонирхъя гэж утсан. Тийм, манай нэг одоо ч гэсэн одоо улс төрийн их халуун тогоонд байгаа хүн байдаг шүү дээ. 20 эдтэй ч үлээ. Анхны одоо залуу парламент чинь гэдэг. Тэгээд өнөөдөр хүртэл ингээ явсан замын тулахаар нөгөө улс төрийн насжилт нь хөгшөрцөн. Хэдийгээр одоо биологийн нас нь одоо тодорхой тоонд хүрсэн ч гэсэн үзэл санаа нь өөрийгөө одоо илэрхийлж байгаа байдал бас залуу хүмүүс байна. Тэгэхээр ер нь бол бид энийг юу гэж ойлгох ёстой вэ гэдгээ бас сайн их нухацтай бодолцох хэрэгтэй юм байна л да. Энийг хэн хэлж байгаа гэхээр сонгогчдод хэлж байгаа. Ер нь үндсэн хуулиар олгосон ганц л боломж биш дээ төрөө барих тий. Сонгох хэрэг. Тэгэхээр энэ эрхэл бол одоо 4 жил нэг удаа оногддог. Энэ бол хүнийг одоо их дотор хүнтэйгээ ярих, шийдвэр гаргах юм онцгой их чухал үйл дээ. Бид нар одоо нэг өөрсдөө залуу ард түмэн юу илүү залуучууд олонтой ард түмэн болохоор тэр юм уу заримдаа нэг тийм туйлшрал руу орчих гээд байгаа юм шиг харагдаад байна л да. Одоо настайчууд нь тэгж ярьж штэ хар тэр хятадын парламентэд хэдэн настай хүн сууж чинь тэр солонгосын юг хэн яаж ийн гэл ингээд ярьдаг. Нөгөөдөл нь болохоор үгүй одоо бол ерөөсөө сонгогдох насанд хүрсэн бол хямбгойч байсан болно гэсэн. Тэгэхээр энэ дээр бол сонгогчдод хэлж ийн гэдэг чинь энэнгийн жин банк тааруулаарэ гэсэн л үг болох гээд байна да. Тийм. Ер нь яг манай энэ хууль тогтоох байгууллагт бол хашир туршлагатай сайн улс төрчид хууль тогтоогчид ажиллаж байна. Энэ хууль тогтоох үйл явц гэдэг бол тийм амар ажил биш шүү дээ. Энэ монголчуудын оюун санааны, сэтгэлгээний, хуулийн, эдийн засгийн, нийгмийн маш их олон одоо мэдлэг хэрэгтэй. Ер нь бол зөвхөн шулуух хэлэхэд би нэг энэ хууль тогтоох байгууллагад сууж байгаа хэдэн доржууд бас хэрэгтэй л ах гэж боддог. Тий. Мэдээж бол одоо бид залуу манай одоо улсын одоо дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа учраас одоо бас нэг 90 цент хүрээд бас нэг ачаа өөрөх цагт ирсэн залуучуудаа бас өрүүлэх цаг нь бол мөн л гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр бид Нэлжин банкын тааруулахгүй эсвэл ерөөсөө шүүрдэж хайчих гээд эсвэл энэ дунд нэг тийм залгамж уламжлал гэж юм алдагчих тухай. Тий, тэр их аюултай л да. Тий. Ялангуяа энэ хууль тогтоох би энэ олон дахин ингэж хэлээд байгаа асуудал бол энэ хууль тогтоох энэ үйл явц гэдэг чинь бол маш нарийн ажил шүү дээ. Тэгэхээр энд бол тэр цаасан дээр бичигдээд гарч байгаа хуулиас гадна тэр нюансууд их чухал байдаг. Тэгэхээр энийг бол хүн бол тэр насны бас тийм ээ үзэж харсан юм бас нөлөөлөлгүй яах вэ? Тэгээ уншиж мэдсэн юм. Тэр нэг таслалч нь өөрөө ямар агуулга вэ гэдгийг ойлгох чадвартай хүмүүс л олон заримдаа ч олон байгаасаа ч гэж бодох юм. За энэ яг миний бодол байлаа. Өөр нэг юм асуух гэсэн би өөрөөс чинь. Таны нэг яриан донд нэг ийм Филиппиний улс төр эдийн засгийн талаар судалгаа хийдэг гэд
ярьсан байхад чинь сонслоо л да. Тэгээд би гайхахгүй. Би бол сонгуулийн үйл ажиллагааг боловсруулангуй болгоход сонгогчдод бүр их тийм төв багтай ойлгомжтой болгоход юу их вэ гэдгээр Филиппиний туршлагыг би бол судалж исэн. Судлаад ах чи байх тий. Ямар ч байсан тэр энд нь очиод сонгуулийн ерөнхий хорооныхонтой нь уулзаад сонгуулийн үйл ажиллагаа хариуцдаг олон төрлийн бас байгууллагын хүмүүстэй уулзаад ингэж исэн. Тэг яагаад Филиппин? Уг нь бол Япон баймир юм биш үү? Яагаад Филиппинийг сонгосон юм? 1970-аад оны ихэнх үеэс эхлээд Филиппин улс бол бас энэ олон улсын тавцанд эдийн засгийн үзүүлэлтээр их өндөр цойлж гарч ирсэн. За ялангуяа одоо хөгжлийн одоо хувь нь бол одоо 20 гаруй хувьд энэ төр тулж за олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтаа Филиппин улсад хийж Япончууд тийм баялагтай. Япончууд бол одоо санхүүгийн маш их одоо том дэмжлэг үзүүлээд Азийн хөгжлийн банкыг Манила хотод энэ төр байгуулж исэн. За Филиппин улс юугаар онцлог вэ гэхээр маш их баялагтай. Хэдийгээр одоо газрын зураг дээр энэ арлын жижигхэн улс юм шиг харагддаг боловч тэр далай дотор маш их одоо баярлалын баялагтай хий нүүрс ихтэй. Яг л өнөөдрийнх шиг юм процесс үйл явц өнөөдөр манайд байгаа шүү болсон. Тийм Филиппинд 70-аад оны сүүлээр. Тийм учраас маш их өндөр хөгжижсэн тэр хөгжлийн хурдан саарад байгалийн баялаг нь одоо тэр лиценз хэлбэрээр цөөхөн хүмүүсийн гарт очиод нөгөө талд нь ядуурл ажилгүйдэл нийгмийн асуудал бол гарч ирсэн. Энийг одоо болтол Филиппин улс шийдэж чадахгүй байна. Асар бол одоо дэлхийн аль өнцөг болонд л одоо Филиппин залуучууд ажил хийгээл явж идэг. Бас их нэг талдаа эмгэнэлтэй байдаг. Тийм учраас бид Филиппиний араас явж болохгүй. Зүгээр зарим хүмүүс судлаачдын ярьж байгаагаар бол хит их Африкийг одоо жишээ тавьдаг тийм ээ. Гуус бол одоо Галланд өвчнийг энэ төр жишээ тавьдаг. Одоо ерөөсөө ярьдаг юм дээр шүү дээ. Тийм учраас бол бидэрт хамгийн ойрхон сэдв бид нар өөрснийхөө нэг толон тарьяа л гэвэл энэ Филиппиний өнөөдөр байгаа байдал тэр 70-аад оны үеийн Филиппиний эдийн засаг улс төрийнх нь тэр боломжтой байсан цаг хугацааг судлах хэрэгтэй. Тийм учраас энийг бол бас ярьж байгаа хүн төдийлөн олон байхгүй наа бас харж байхад. Энэ их над сонирн бит. Тэгэд одоо яах ёстой вэ? Одоо тэгээд тэд нар бол одоо ингээд одоо болтол тэр хүндрэлээс гарч чадахгүй байна л гэж тэгж чинь тийм үү? Тэгсэн мөртөө тэд нар чи хачин идэвхтэй улс төрийн идэвхтэй шилгэмэл тэр иргэний нийгмүүд нь нийгмийн байгууллагууд нь мундаг идэвхтэй ажилдаг ус үлээ шүү дээ. Тэгэхээр хэрвээ талент тарыг гэж байгаа нь манай Монголын иргэний нийгмүүд зүгээр нэг тийм хувийн олон байгууллага байна сайн ажиллаж байгаа. Тэгэхдээ ихэнх нь нэг хувийн компани системээр ажиллаад байгаа шүү дээ. Яг л шуудхан хэлэхэд бол Филиппиний арайч нэг усаа дампууруулахгүй байгаа нь бол тэр иргэний нэмгийн байгууллагуудын хүчтэй үйл ажиллагаатай холбоотой гэж олон улсын судлаачид үздэг. За ер нь бол манай олон нийтийн байгууллагууд бол бас идэвхтэй ажиллах хэрэгтэй. Филиппинээс бас суралцах юм байна. Зүгээр ер нь бол энэ нөгөө ярихад зарим нэг олон нийтийн байгууллагууд бол нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнээс хальж чадахгүй байгаа явдал бол харагддаг. Төсөл бодох нь л ерөөсөө оршин тогтнохын үндэс нь болчиход байна л да харамсалтай. Тэгтэл та гом олон нийт төрийн бас байгууллагууд, олон нийтийн байгууллагуудад л ажиллах юм. Ер нь ингээл олон нийтийн байгууллага байгуулаад тэрний одоо саяын та бүхэн ярьдаг шүү төслөө олоод тэгээд нэг амьдрал гаргаа болгоцны хэсэг байна. Ерөөсөө олон нийтийн байгууллагатай идэвхтэй байна гэдгийг одоо яг юу гэж ойлгох юм бэ? Нэг талаас харахад бол одоо нөгөө хинхэг сэнтэг гэл зарим нэрлэлчтэй юм билээ шүү дээ. Яг гоо Филиппиний туршлага бас байна л да. Хэрвээ алдчихвал юун дээр буух вэ гэдэг. Тийм учраас энэ иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх энэ ажилд бас оролцох ёстой гэдэг энэ ухамсар гэдэг юм да нөлөөлж байна л да. За нөгөө талаасаа бол иргэний нийгмийн байгууллагуудыг бол авч явахад мэдээж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь бол зөв. Гэхдээ тэр олон байгууллагуудын хідэн хийх ёстой юм бэ гэдгийг бол тухайн одоо байгууллагын үзэл санаа тээж байгаа ёс суртахуун тийм ээ одоо байгууллагын дотоод ажилттай холбоотой хэл доо. Тийм. Зүгээр миний одоо их хвчлэн ажилдаг одоо жишээлбэл авилгалын тэмцэх газрын олон нийтийн зөвлөл бол олон нийтийн одоо 15 байгууллагаас сонгогддог. Би бол үндэсний байгаль орчны нийгэмлэгээ сонгогдсон. Тэгэхээр өөрснийхээ л одоо үзэл бодол энэ хуулийн хүрээнд энийг илүү яаж сайжруулах вэ гэдэг л ийм л талбар гэж ойлгохдаг шүү дээ. Таасаа Филиппиний тухай ярьж байхдаа нэг тийм өгүүлбэр хэлчлээ л дээ. Би энэ
энэ тэмдгүүл одоо дэлхийд даяараа Филиппинчууд гараад явцсан хар ажил хийгээд өөрсдөө харъя гэвэл Филиппинийг харахад бүгдгүй адилхан болцсон юм биш үү? Одоо өнөөдөр Монгол залуучууд яаж гадагшаа ажиллахын мөрөөс болж юу л бол юу хийчихин мөрөөс болж байгааг харж байна шүү дээ. Энийг яаж ашиглах ёстой вэ? Яах ёстой вэ бид нар одоо? Тэр хоёрдугаар дэлхийн 2 дугаар дайны дараагаар бол Япончууд бас их гадагш авч ажилласан юм билээ л дээ. Ер нь 2 дугаар дайны дараач биш, дэлхийн 1 дугаар дайны дараач гэсэн одоо тэр нийгмийн эдийн засгийн хямраад асар их Япончууд одоо Герман руу, Америк руу одоо хар ажил хийж ингэж амжиргаа залгуулах гэж явсан юм билээ. Гэхдээ тэндээс юу тээж ирэх вэ гэдэг нэг чухал байна л да. Тэ. Эндээ ингэ байгаад ах уу, ажилгүй суугаад ах уу. Аль эсвэл ер нь бид нар нэг хэлдэг шүү дээ. Нэг явж нэг нүднийхээ чилээг суусан цэснээс явсан тэнэг гэдэг шиг бас тийм үг байдаг тийм. Тэгэхээр энэ ер нь альва нэг юмыг харах тэр өнцгөө бас өөрчлөхөд гадагшаа одоо хар ажил хийн үү, сайн ажил хийн тэр нь гол биш ээ. Зөв ер нь явах зүв байж магадгүй. Гэхдээ манай төрийн бодлогот бол эргээд ирэх юм. Тий, ирээд ирэх нь чухал байна. Тэндээс эрдэм өвөрлөөд ирэх хэрэгтэй байна. Мөнгө өвөрлөөд ирэх хэрэгтэй байна. Амьдрал хавгаа сайжруулах хэрэгтэй байна. Тэгээ харьцангуй бас энийг бол нээлттэй байлгадаг шүү дээ манай. Тий, нийгэмд. Энийг асуусны учир нь өөрөө чинь тэр бас л нэг олон нийтийн байгууллага юм шиг үлээ тийм үү? Тэр Японд дадлагжуулдаг гэдэг лөө. Тэр бол одоо яаж байгаа? Заавал одоо бид нар чинь Солонгос явчаад тэндээ харлаад үлдээд ингээд 40 жилээр болцсон хэдэн 10 жилээр болоод эргэж ирэх нь тодорхойгүй олон хүнтэй болчихлоо шүү дээ. Тэр яаж байгаа чи юу гэсэн үг? Заавал эргэж ирэх баталгаа байна гэсэн үг үү? Дадлагжуулчаад. Тийм. Монгол Улсын засгийн газар хөдөлмөрийн яамнаас энэ Япон улсад одоо хөдөлмөрийн дадлагжих одоо илгээх тусгай зөвшөөрөл гэж өгдөг. Тэгэхэд энэ тусгай зөвшөөрлийг одоо эзэмшдэг байгууллагууд нэгдээд Монгол Японы хүний нөөцийн холбоо гэж байгууллагад намайг бас л ажиллаач энэ ерөнхийлөгчээр нь ажиллаач гэж ингэж ажилтдаг. Тэгэхээр манай одоо нийт байгууллагын энэ холбооны шугамар бол одоо 3000 гаруй залуучууд Японд очиж урт богино хугацааны хөтөлбөрт хамтарч ажил одоо хамрагдаж тэндээс бас эрдэм өвөрлөж бас тодорхой амьдралынхаа амжиргааг дэвшлүүлээд ирж байна. Тэгэхээр энэ Японы энэ мэргэжлийн ур чадвар дэвшлүүлэх хөтөлбөр гэдэг бол Японы засгийн газар энэ одоо хөтөлбөр хуулийн хүрээнд явагддаг. Тэгэхээр 3 жилийн хугацаанд Япон улсад очиж одоо тэр хөдөлмөрийн байранд орчиж дадлага эзэмшиж тэгээд тодорхой цалинтай явдаг ийм хөтөлбөр байна. За ер нь бол янз бүрийн асуудлаар өөрийнхөө бодлыг хэлж буруу зөвийг ярих гэж оролддог ийм хүнтэй ярилцсных энэ сэдвүүдээр тухайн асуудлаар ямар юу гэж бодож байгаа юм бол гэдгийг сонирхох бол сонирн байла. Зүгээр надад нэг л бодол төрж байна. Бид нар одоо юу гэмдэ нэг тийм болохгүй байгаа галтгоондоо ярьчаад эсвэл компьютерийн ард хэдэн өгүүлбэрээр шидэж шивж хүнийг хараачаад ингэлгүй дуурдаг болох тухай л дуурдаг сэтгэл нийлдэг болох тухай л тэгээд би таныг ганцаарддаггүй гэсэн үгүй гэсэн. Тэгэхээр бас бурууг хэлдэг хүмүүс олон багасаа залуучууд тэгээд энэ бурууг илчлэх үнэн зөвийг олох гэж зам хайдаг энэ замд чинь амжилт хүсье. За баярлалаа. Цаг үзэл бодол нэвтрүүлгийн удаагийн дугаард ирэх зүйч Төмөр Баатрын Хас Баатар оролцлоо анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.